Сайн уу K-pop баримтчид суугт маань Тамирал. Намайг Арука гэдэг би сүүлийн 15 жил K-pop-ыг сонирхож, судалж, сонсож байна. Би Facebook дээр K-pop Hollywood баримт гэсэн пэйжтэй. Тэгээ сүүлийн 3 сар ер нь нэлээд идэвхтэй 20 гаруй рeel хийсэн чинь тэр 20 гаруй реелийн маань нийт үзэлт сая 500 мянга хүрсэн байгаа. 3 сарын хугацаанд сая 500 мянган үзэлт хүрсэн гэдэг чинь үнэхээр бол маш их тоо. Ерөнхийдөө миний харж буй өнцөг мэдээлж байгаа зүйл маань хүмүүс дил ихтэн таалагддаг. Тэгээ бас яг голын халаад хэлсэн байна гэдэг. Тэгээ нэлээд хүлээлттэй байдаг. Дил их хүмүүс пэйжээр дамжуулж бичлэгийг үзэх байх. Тэгээд ерөнхийдөө манай пэйжийг байнга үзэж сонсдог хүн бол миний хоолойг бол амтахгүй. Жишээ нь 8 дугаар сарын октябрь амтлагын нэр хүндийн үзүүлэлтийг танилцуулъя. 9 дугаар сарын октябрь амтлагын нэр хүндийн үзүүлэлтийг танилцуулъя. Мяв хамтлагийн эхний гишүүн Элайн танилцуулгыг хүргэж байна. Гэх мэтчлэн. За нөгөө нэг биелийн арт хоолой уншаад байдаг хүн чинь би. Тэгээд ерөөхдөө сая 500 үзэлт авсан учраас надад маш их гоё урам зориг ороод ингээд өнөөдрөөс эхлээд та бүхэндээ богино хэмжээний рeel биш урт хэмжээний контентоор уулзцгаая. За бичлэгийнхаа ингээд гол сэдв рүүгээ орцгоё. Би ерөөхдөө хамгийн ихний бичлэгээ хайрт Blackpink хамтлагтай холбоотой мэдээллээр хүргэе гэж бодсон. Гэхдээ ерөөхдөө бусад хамтлагууд бас нэлээд орно. За тэр сэдв болохоор 2010 оноос 2024 оны хооронд K-pop охтын хамтлагийн ямар дуу, ямар хамтлаг YouTube дээр хамгийн их лайк авч байсан бэ? Тэгэхээр энэ нь болохоор 2010 онд Team охтын хамтлаг хамгийн их лайк авч байсан, 2015 онд Team охтын хамтлаг хамгийн их лайк авч байсан гэсэн тийм мэдээллийг хүргэх болно. За эхлэхээс өмнө би та бүхнээс хоёр асуулт асуунаа. Нэгтгэх нь 2010 онд ямар охтын хамтлаг хамгийн их лайк YouTube дээр цуглуулсан бэ? За энэ хамтлаг бол Girls' Generation хамтлаг байлаа. Энэ бол Солонгосын үндэсний охид гэж нэрлэгддэг Sunyoshid хамтлаг юм аа. За хоёр дахь асуулт нь Girls' Generation-гийн хамгийн их лайктай дуу хэд байсан бэ? За энэ таны бодож байснаас бага тоо байгаа. Хамгийн их лайктай дуу болохоор 29 мянган лайктай байсан 2010 оны 1 сард. Энэ миний бодож байснаас бол нэлээд бага тоо гарсан. Гэхдээ одоо 2024 онд охтын хамтлагуудын лайк YouTube дээр их лайк ямар их өндөр байгааг мэдчихэж байгаа тийм. Ер нь 1 сая, 2 сая, 3 сая Blackpink бас ямар байгааг бүгд мэдчихэж байгаа. Тэгээд надад бас нэг бодол төрсөн. Ер нь 2010 онд ийм байсан бол Монгол улсад хамгийн их лайктай бичлэг хэд байсан болоо. Тэгээд бас нэг гоё сонирхолтой мэдээлэл хүргэх юм бол ерөө та 2010 оны 1 сард K-pop охтын хамтлаг байгуулад тэр хамтлаг нь дуу гаргаад тэр дууныхаа лайк нь YouTube дээр 200 юм уу 300 лайк хүрэх юм бол шууд топ 20 руу орохоор тийм хэмжээний байсан гэсэн үг. Тэгээд ерөөхдөө онуудын 2010 оны 12 сар, 2011 оны 12 сар гэд ерөөхдөө он болгоны сүүлийн 12 сар дээр ингээд дэлгэрэнгүй таймыг ингээд яриад явчихсан гэсэн үг. 2010 онд хамгийн их лайк цуглуулсан 3 охтын хамтлагийг танилцуулъя. За эхнийх нь болохоор Girls' Generation буюу Sunyoshid. Одооноос би Sunyoshid гэд ирлээд явчихна. Хоёр дахь охтын хамтлаг нь болохоор Wonder Girls буюу Wonder Girls-ийн Nobody дуу гэдэг дуу нэлээд алдартай байсан байна 2010-ад. За гурав дахь нь 21-ны I Don't Care гэдэг дуу алдартай байсан. За ингээд топ 3 хамтлагийг чагсаад үзлээ. Дараагийнх нь эхний 3 байранд орсон K-pop-ийн дуунуудыг танилцуулъя. Энэ нь болохоор Sunyoshid хамтлагийн Run Devil Run гэдэг дуу 81 мянган лайкийг цуглуулсан байна. Тэгэхээр тэд ер нь 12 сарын хугацаанд 52 мянган лайкаар ахиулсан байна. За хоёр дахь дуу нь болохоор Girls' Generation хамтлагийн G гэдэг дуу. За гурав дахь нь Girls' Generation хамтлагийн O гэдэг дуу. Ингээд эхний 3 байрыг Sunyoshid хамтлаг эзэлсэн байна. 2011 онд хамгийн их лайк цуглуулсан эхний 3 охтын хамтлагийг танилцуулъя. Нэгдүгээр нь Sunyoshid, хоёр дахь нь 21, гурав дахь нь Wonder Girls. 21 Wonder Girls хоёрын байранд солигдсон байна. За хамгийн их лайктай 3 K-pop охтын хамтлагийн дууг танилцуулъя. Нэгдүгээр байранд Sunyoshid хамтлагийн The Boys, хоёрдугаар байранд Sunyoshid хамтлагийн G, гуравдугаар байранд 21 хамтлагийн I'm the Best гэдэг дуунууд топ хамгийн их лайк цуглуулсан байна. Sunyoshid хамтлагийн The Boys хичнээн лайк цуглуулсан бэ гэхээр 181,700 буюу өмнөх жилийнхаас 100,000 лайкаар ахиулсан байна. Энэ бол үнэхээр том амжилттай. Энэ 3 дуу Монголд ч хийт, Солонгост ч хийт. Тэгээ бүх чартуудад ингэж бичигдчихсэн дуунууд. За өөр хамтлагуудын талаар ярих юм бол Sistar
Sister 19 хамтлаг гарч ирсэн байна. Sister ерөөхдөө 4 гишүүнтэй. Тэгээд ерөөхдөө Bora Hyori гээд 19 наснда Sister 19-гийн хамтлагаасаа дахин хамтлаг гаргаж тийм дуунууд гаргаж эхэлсэн. Тэгээд Sister-ийн Ma Boy бас тэр үед үнэхээр бас шуугилж байсан дуу. Тэгэхээр 2011 онд ийм дуунууд ингэ шуугилж байсан байна. За 2012 оны хамгийн их лайк цуглуулсан 3 хүүхдийн хамтлагийг би танилцуулъя. Нэг нь эхнийх нь болохоор мэдээж Сүнэ Шид хамтлаг, хоёр дахь нь 21, гурав дахь нь Epic хамтлаг 3 дугаар байранд орсон байна. За тэгвэл хамгийн их лайктай 3 бичлэгийг танилцуулъя. Эхнийх нь Сүнэ Шид хамтлагийн G, хоёр дахь нь Сүнэ Шид хамтлагийн The Boys, гурав дахь нь 21 хамтлагийн I'm the Best. За хамгийн их лайктай бичлэг бол 298 мянган лайкийг цуглуулснаар өмнөх жилийнхаас 117 мянган лайкаар ахиулсан байна. Ер нь бол Сүнэ Шидийн гаргасан дуу болгоно нь амжилт гаргачихсан. Дуу болгоно нь хит болчихсон. 2013 оны түүхийг ярилцгаая. Хамгийн их лайк авсан 3 хүүхдийн хамтлагийн яг өмнөх жилийнхтэй адилхан 1-р байранд Сүнэ Шид, 2-р байранд 21, 3-р байранд Epic хамтлаг гарсан байна. Epic-ийн Electric Shock гэдэг дуу бол нэлээд хит болж байсан. За өөр 2013 онд Сүнэ Шидийн TTS хамтлаг буюу хамтлаг доторх хамтлаг бас тухайн жилүүдэд нэлээд алдартай байжсэн. Tiara хүртэл тийм юнит хамтлагтай, Sister бас тийм хамтлагтай, Сүнэ Шид бас дотор ийм хамтлагтай. TTS гэдэг хамтлаг маань хамтлагийн Twinkle гэдэг дуу бас нэлээд дээгүүр бичигдэж байсан байна. За 2013 оны хамгийн их лайктай дуу бол Сүнэ Шид хамтлагийн I Get a Boy. Лайкныхан тоон 469 мянга буюу өмнөхөөсөө 171 мянган лайкаар ахиулсан байна. Ер нь 2010-аас 15 онд Монголд ер нь интернет буюу YouTube бас нэлээд хөгжөөгүй, бас интернет нэлээд цөөхөн байдаг байсан. Тэгээ бид нар ерөөхдөө K-pop-ыг хаанаас мэддэг байсан бэ гэхээр ерөөд NTV, ETV дээр ингээд 15 цагаас илүү 14 цагаас ингээд тийм дуу захиалдаг тийм дууны нэвтрүүлэг гардаг аахгүй юу? Дууд мэдчилгээгээд хүмүүс залгаад ерөөхдөө дуу захиалаад тийм юу нэлээд хит болж исэн. Надад гэхдээ тухайн үед болохоор манай телевизээр NTV, ETV ерөөсө гардгүй байсан. Тэгээд ерөөхдөө хичээл дээр очиод ангийнхаа найзуудаас ингэж мэдээлэл аваад манай ангийн сайн найзууд ерөөхдөө K-pop-ыг ингэж ярахаар юу Мисэй хамтлагийн нэлээд алдартай байгаа гэж ер нь ярьдаг. За тэгээ манайх дээр энэ телевиз гардгүй ч гэсэн ингээд би найзуудынхаа хэлээд байгаа маркетинг даад тэр нүүрөө залгаж бүр дуу захиалж гисэн. Дугаарлан залгаж гисэн ч өөдөөс сайн байна уу дуут мэдчилгээнд холбогдлоо. Та ямар дууг ямар хүнд зориулж байгаа вэ гэл өөдөөс асуу тийм. Тэгэхээр би сайн найздаа зориулаад Мисэй хамтлагийн Bad Girl Good Girl гэдэг дуу захиалмаар байна гэд өөрөө залгаад дуу захиалжсэн. Тэгээ маргааш би очиод үзсэн чинь манай найзууд өөдөөс ирээд Ариука чи өчигдөр дуу захиалсан те надад зориулж гэдгийг тэгэл ерөөхдөө миний хамгийн гол зорилго бүтцсэн байгаа байхгүй юу? Мисэйг гач ирэхэд тэр дорсон ч маань нэлээд сэрэгдэг. Өөр ерөөхдөө бид нар YouTube байдгүй мөртлөө K-pop-ыг тухайд амар их сайн мэдчихсэн зүйл болохоор chart гэж байдаг байсан. Chart илүү. Тэр нь ерөөхдөө яг TV8 TM дээр ингээд чат гардаг гэсэн. Ингээд жижигхэн дөрвөлжин болон дээр ингээд дуугийн тавьчин хажуу талд нь ингээд тийм мессеж үчгээ тэр мессежийн дэлгэцэн дээр харагддаг тийм чат. Тухайд нэрээ яг ингээд энийг сансан чинь Wonder Girls хамтлагийн Nobody гэдэг дуу бүр үнэхээр их гажсэн. The Boss, G, O, за тэгээ Tiara хамтлагийн Roly Poly, Day by Day, Number 9 гэдэг дуунууд бүр хүмүүс амар их захиалдаг. Тэгээ би яг тэр чатыг ингээд хараад уншиж байхдаа Tiara байгаасаа гэж амар их хүсдэг байсан. Би учир нь тухайн үед бол Tiara-гийн улаан ногоон ягаан ПМ байсан юм аа. Зарим нэгэн сувгуудад яг 30-аас 1 цагийн хооронд эсвэл 30-аас 40 минутын хооронд K-pop мэдээллүүд ингэж явдаг байсан. Тэрнээс өнөөхдөө шинэ хамтлаг, шинэ дуу мэдсэн. Одоо бол ингээл маш олон пэйжүүд байна, маш олон YouTube сувгууд байна, бас YouTube нөөрөө байна, тухайн хамтлагийн аль бие усны хаяг байна. Тэ ийм бодлоо ингээ хөгжсөн байна. Түүхээс өгөхөд бол ийм юм болж исэн юм аа. За тэгээд 2014 он руу явцгаая. 2014 оны хамгийн их лайк цуглуулсан 3 хүүхдийн хамтлагийг танилцуулъя. За мэдээж нэгт Сүнэ Шид, хоёрт 21, гуравт Epic хамтлаг байна. Шинээр топ 20-д орсон хүүхдийн хамтлаг гэх юм бол одоо бид бүгдийн сайн мэдих Red Velvet хамтлагийн Happiness гэдэг дуу 19 дугаар байранд бичигдэж байсан байна. Ер нь 14 оноос ингээд байдал нэлээд өөрчлөгдөж эхэлж байгааг та бүхэнд хэлье.
За хамгийн их лайктай дуу бол Sunyoshid хамтлагийн I Get the Boy 613 мянган лайкийг цуглуулсан буюу өмнөх жилийнхаа 144 мянган лайкаар ахиулсан байна. 2015 онд болохоор хамгийн их лайк цуглуулсан 3 октын хамтлаг бол өмнөх жилийнхтэй адилхан Sunyoshid 21 Epic хамтлаг байна. За хамгийн их лайк авсан 3 дуу нь яг өмнөх жилийнхтэй яг адилхан байна. За энэ 15 онд шинэ хамтлаг бас нэмэлтсэн байгаа. Энэ болохоор бид бүгдийн сайн мэддэг Twice. Twice-ийн Lucky UA нөгөө зомбитэй дуу алдартай болж исэн. 2016 энэ жил бол бүх байрууд өөрчлөгдсөн жилийн эхлэл билээ. Энэ он бол Blackpink хамтлаг дебютээ хийсэн жил байгаа. За яг Sunyoshid-ийн I Get the Boy, Blackpink хамтлагийн Boombayah дуу хоёр 12 сарын сүүлээр нэлийн хоорондоо лайкныхаа тоогоор өрсөлдөж исэн. 17 гараад удаачгүй Blackpink анхны 1 сая лайкийг цуглуулсан байна. Ингээд нэгт Blackpink 2-т, Sunyoshid 3-т 21 хамтлаг орлоо. Анх удаа Sunyoshid хамтлаг 2 дугаар байранд орсон. Араас нь Twice нэлийн хүчтэй орж ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө тухайн онд бол 967 мянган лайктай байсан. Энэ өмнөх жилийнхаас 201 мянгаар ахиулсан. 2016 онд бол Blackpink-ийн 4 дуу топ 20-т байна. Sunyoshid хамтлагийн 6 дуу, 21-ийн 3 дуу, Twice-ийн 3 дуу ингээд топ 20-т бичигдсэн байна. Мөн Red Velvet хамтлаг нэлээд амжилттай явж байгаа. 2017 оны топ 3 лайк цуглуулсан хамтлагийг танилцуулъя. Нэгт Blackpink, 2-т Twice, 3-т Sunyoshid хамтлаг эзэлсэн байна. Blackpink хамтлагийн шинэ дуу болох энэ дуу нь 2.4 сая лайкийг цуглуулсан байна. Тэгээ хоёр дахь нь Blackpink хамтлагийн Boombayah дуу 2.3 сая лайкийг цуглуулсан байна. Гурав дахь нь Twice хамтлагийн TT 1.7 сая гаруй лайкийг цуглуулсан байна. Хамгийн их лайктай энэ 2.4 сая дуу нь өмнөх жилийнхаас 1 сая 433 мянгаар ахиулсан. Энэ бол бас цоо шин рекорд. Жилийн дотор бүр 1 сая 1.4 саяар ахиулсан байна. Гайхалтай. 2018 оны топ 3 хамтлагийг танилцуулъя. Blackpink, Twice, Momoland гэсэн 3 хамтлаг хамгийн их лайкийг цуглуулсан байна. За хамгийн их лайктай 3 дуу гэх юм бол гуруула Blackpink хамтлагийн дуу байгаа. Нэгт Blackpink хамтлагийн 4, Blackpink-ийн Magic Chara 2018 онд Momoland хамтлагийн гаргасан анхны дуу болох Boom Boom дуу бас нэлээд хит болчихсон. Яг үндсэн бичлэг гэхээсээ илүү dance performance нь амар алдартай байсан. Би ч хөтөл тухайд хараад нь ер нь Nancy надад амар их таалагдчихсан. 2019 оны хамгийн их лайк цуглуулсан топ 3 хамтлагийг танилцуулъя. Blackpink, Twice, Momoland гэд үргэлжилж байна. Дөрөвт нь Red Velvet орсон байна. Тавдах нь ITZY. ITZY 19 онд дебютээ хийж гарч ирсэн байгаа. Дала дуу бас нэлээд алдартай болсон. Blackpink-ийн нэр хүндийг өсгсөн хамгийн алдартай дуу болох 4. Тэгээд Blackpink comeback хийх болгондоо өөртөөхөө рекордыг өөртөө эвдэрч байсан байна. Өөртөөхөө лайкийг өөртөө эвдэрч байсан байна. Шинэ дуу болгоно нь амжилттай байсан. 2020 хамгийн их лайк цуглуулсан 3 октын хамтлаг бол нэгт Blackpink, 2-т Red Velvet, 3-т Twice орсон байна. Ингээд Red Velvet 2 дугаар байранд ингэж анх удаа орж байна. За хамгийн их лайктай дуу бол Blackpink хамтлагийн How You Like That 18.8 сая буюу өмнөх жилийнхаас 7 саяар лайка ахиулсан байна. За хоёр дахь нь болохоор Red Velvet хамтлагийн Psycho 4.6 сая лайк. Psycho бол тухайн үедээ бас үнэхээр бүүн болчихсон дуу. Тэгээ ингээд Twice хамтлагийн More гэх 4.4 сая лайктай байна. 2021 оны хамгийн их лайк цуглуулсан топ 3 октын хамтлаг эхнийх нь Blackpink, 2-т Twice, 3 дахь нь Red Velvet хамтлаг орсон байна. Хамгийн их лайктай дуу бол Blackpink-ийн How You Like That 22 сая буюу өмнөх жилийнхаас 4 саяар ахиулсан байна. Дараачих нь Blackpink хамтлагийн Kill This Love 21 сая гаруй, Blackpink-ийн 4 20 сая гаруй гээд топ 3-ыг бас Blackpink өөрсдөө эзэмшсэн байна. За энэ 2021 он буюу карантин үед ямар октын хамтлаг бас нэлээд хит болж исэн бэ гэхээр Mamamoo хамтлаг. Mamamoo хамтлагийн Hip гэдэг дуу топ 20-оос 13 буюу 4.9 сая лайкийг цуглуулсан байна. 2022 он топ 3 хамтлагийг танилцуулъя. Нэгт Blackpink, 2-т Twice, 3-т Red Velvet хамтлаг орсон байна.
Хамгийн их лайктай 3 дуу бол өмнөх жилийнхтэйгээ яг адилхан. 2022 оныг наривчлан харах юм бол эхний 11-ийг Blackpink бүр өөрөө ингэж эзэлж исэн. Blackpink-ийн бүх дууны эхний 11-ийг эзэлж байсан. Ингээд Twice болохоор 6 дуу. Тэгээд Red Velvet 1 дуу, IZ-ийн 1 дуу. 2023 оны хамгийн их лайктай дуу бол Blackpink-ийн Kill This Love 25 сая лайкийг суглуулсан байна. Тэгээд топ 3 хамтлагийг танилцуулах юм бол Blackpink, Twice, IZ гэсэн байраар орсон байна. За Blackpink-ийн Kill This Love гэдэг дуу нь өмнөх жилийн лайкаа 1 саяар ингэж ахиулсан байна. Бас IZ анх удаа 3 дугаар байранд орсон байна. IZ-ийн Wannabe гэдэг дуу 6.5 сая лайкийг цуглуулсан байна. 2024 он буюу одоогоор бол хамгийн их лайктай охидын хамтлаг мэдээж ойлгомжтой. Blackpink 25.5 сая лайктай Kill This Love дуу явж байгаа. 2010 оны 1 сард хамгийн их лайктай дуу 29 мянган лайк байсан бол 2024 оны 9 сард хамгийн их лайктай дуу 25.5 сая буюу 29 мянга гэдэг тоог 879 дахин үржүүлсэнтэй тэнцэх тийм их амжилтыг K-pop ертөнц үзүүлжээ. За ингээд та бүхэн Blackpink-ийн ноёрхол болон онуудад ямар охидын хамтлаг хамгийн их лайктай болон ямар их ингэж амжилт гаргаж ирсний талаар ингээд мэдээлэлтэй танилцлаа. Тэгээ миний анхны бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Тэгээд энэ бичлэгийн энэ төрөл үнэхээр таалагдсан бол би эрэгтэй хамтлагийн талаар хий гэж бодож байгаа. Хэрэг хийхийг хүсэж байвал комент үлдээгээрэй. Өнөөдөр дараагийн бичлэг маань болохоор ингээд Myan охидын хамтлагийн талаар ярих болно. Тэгээд энэ болон бол ерөөхдөө K-pop-ын сонирхолтой баримтууд гэдэг булангийн эхний видео байлаа. Бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд subscribe хийхээ мартаваа. Энд дээр манай K-pop Hollywood баримт гэсэн Facebook page маань байна, Instagram маань байна. Мөн миний хувийн Instagram-ыг би бас ингээд бичсэн байгаа. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.